За сайн байцгаана уу. Өдрийн мэнд хүргэе. За дахиж хийхээр болсон. Тэг нөгөө Афган нэргээд хэлчихсэн чинь Афган нэр гэдэг үг чинь бас жаахан сонин сонсогдоод байна гэсэн учраас одоо илүү гоё гэрги эзэгтэй гэдэг үгээр орлуулж энэ лайва хийхээр боллоо. За ингээд би энэ салмон филе гартаа барьчиад байгаамаа. Дандаа л нэг бол кофе, альсгүй бол пив, вино өнтер бариад байдаг бол энэ удаад салмон барихаар шийдсэн. За гол учир нь юу гэхээр би өнөөдөр 6 цагаас салмон филе стейк ийм хоол хийх гэж байгаа. За би бол уртаашаа өргөөшөө ганцхан л хоол хийж чаддаг. Тэр минь бол одоо загасны стейк. Тэгээд холландез сүмс гээд надад нэг герман бүсгүй зааж өгсөн. Тэгээд би одоо гэрийн эзэгтэй, гэргийн нартаа, за мөн нөхрүүдэд нь ч гэсэн. За энэ хөл хорионы үеэр гэртээ та нар их сууж таргалах учраас хаяа юм загасны хоол хийж байгаараа. За тэгээд Монгол загасч байна, гадаад загасч байна тий. Аль нэгээр нь гоё миний жороор хоол хийж болно шүү гэж нэг жор танилцуулах гэж байгаа. Тэгээ миний хоол бол 6 цагт хоол минь хийгдэх ёстой. За энэ салмон филе стейкний махны талаар би бас ярьж өгье гэж бодож байна. Энэ бол Норвеги улсаас орж ирсэн юм байна лээ. За энэ саруул захаас би авсан шүү. За ямар нэгэн компани одоо реклам биш ээ тий. Энийг оруулж ирж байгаа компани одоо надад баярлах ёстой байх. За тэгээд би энэ Норвегийн салмоны талаар бас ярьчих гэж бодож байна. Норвеги бол дэлхийд алдартай одоо салмон загас одоо экспортлдог компани одоо улс л да. Тэгээ Норвеги улс өөрөө хойд туйлд ойрхон байдаг болохоор бас хүйтэн ус ихтэй. Тэгээ хүйтэн усан дотроо энэ салмоныг бас одоо үржүүлдэг тийм юм байна лээ шүү. Тэгэхээр хүйтэн усны загас бол илүү амттай сайн байдаг гэж байгаа. Тэр нь бол батлагдсан юм байна лээ. Юу гэдгийг одоо далайн орны, халуун орны одоо Таиланд ч юм уу хаваан арлын загаснууд бол хэдийгээр далайн загас боловч амт муутай байд юм байна лээ шүү. Би өөрийн биеэр үзсэн. Тэрний оронд одоо манай хөвсгөлийн цагаан загас, манай хөвсгөлийн Монголын загаснууд бол хүйтэн усны загас учраас илүү амт чанар сайтай байдаг. Тийм юм байна лээ шүү. Тийм учраас энэ Норвеги салмон, хүйтэн усны салмон бол илүү чанар сайтай гэж та нар бас ойлгож аваарай. За тэгээд манай нутгийн хөвсгөлийн загас бол бүр илүү гоё шүү. Би 100 хөвсгөлд одоо далайн ээж дээр очихоор та нартаа бас загсаар гоё хоол хийж өгж бас юу байна? Сюрприз хийнэ. За ингээд өнөө орой 6 цагаас би салмон стейк одоо хийн. За энэ хэд хэдэн бас үйл явдал тохиолдож байгаамаа тий. За нэг нь бол одоо өнөөдөр Христийн шашны одоо нөгөө юу шүү дээ. Нөгөө Christmas Eve гэдэг тий. Германаар бол одоо тий Heilige Abend гэдэг тий. Өнөөдөр бол одоо тийм шашны том баярын одоо өдөр манайхаар бол битүүн гэсэн үг шүү тий. Тэгэхдээ би бол буддийн шашинтай хүн шүү тийм. Надад тэр Христийн шашин энэ төр хамаачгүй. Гэхдээ яг Германд олон жил болсон болохоор тэрийг мэдтiin. За ингээд энэ загсаа би ингээд ил тавьж одоо гисгэж. Тэгээ орой 6 цагаас гэрээ эзэгтэй гэргий за мөн одоо хоолыг сонирхолтой ирчүүд байвал надтайгаа эргээд уулзаж болно шүү. За би одоо нэг зүйлийг бас ярина. Наргээ болгож байгаа шүү бас. За би нэг аксиом та нартай танилцуулах гээд байна. За намайг математикт сайн байхад аксиом гэдэг бол ерөөсөө баталж чаддгүй тэгсэн мөртөө амьдралд үнэн одоо батлагдсан гэсэн үг л дээ. Зүгээр теорем шиг ингэж заавал ингэж үнэн зөв гэдгийг ингэж математик аргаар бодож гаргадаггүй. Тэгвэл бол үнэн гэдэг нь бол одоо үнэн гэж авч хэрэгэлдэг ийм зүйлийг аксиом гэдэг. Тэгээ би амьдралынхаа нэг аксиомыг л одоо та нартай энд бичиж тоо хамт бодолцох гээд байна л да. Нэг аксиомыг цөмөр үнэн гэдгийг батлаах юм. За шүү. Нэмэх нь
гээ шүү. Чи одоо буруу харуулж бичихгүй бол энэ чинь ингэж байгаа шүү дээ. Тэнцүү А шүү. А дээр г-г нэмээд байхад А л байгаад байгаа байхгүй юу? Тэ. Уг нь бол эрхвч нэг юм нэмж байгаа юм чинь арай өөр тоол гармаар юм. За энэ аксиомыг бол би 26 жил амьдралд үнэн гэдгийг баталчаад сууж байгаа юм л да. Тэгэхээр энэ аксиомын гаргалгаа нь одоо ийм болж гараад байна шүү дээ. Тэгэхээр г тэнцүү юу байх вэ те? Нэг ийм юм болчиход байгаа юм шүү дээ те. Нэг бас хоёр янзаар ойлгох болох байх. Гэхдээ та нарыг би зөвөр нь ойлгох байх гэж найдаж байна те. За ингээд энэ аксиом бол одоо бас юу болно? Нэг энэ хязгааргүй энэ гэсэн үг үстэй тий. За тэгээд миний энэ аксиомыг одоо бид нар хүүхэд байхдаа бас ийм зүйл энэ их самбар мамбар хашаа машаа янз бүрийн юм дээр бичдэг, захаа махан дээр бичдэг байсан. Миний үеийнхэн бол их сайн мэдэх байх. Одоо үеийн хүүхдүүд ийм ихэ болцсон юм шиг байна лээ. За ингээд миний аксиомыг та нар бас сайн бодож амьдралдаа хэрэгжүүлээрэй. Тэгээд гэргийн нар, гэрийн эзэгтэй нар минь өнөөдөр 6 цагаас filet steak with hollandaise сүмс гэж байгаа шүү дээ. Тийм одоо хоолны минь жорыг түргэн товч тэ цөмөрөө танилцд болох юм шүү. За ингээд бүгдээрэнд нь эрүүл энх аз жаргал сайн сайхны хүсэн өрөөё.